Орон сууцнд амьдрах нь олон залуу гэр бүлийн хүсэл байдаг ч залуу хосуудын төлөөлөл болох од сүрэнгийн гэр бүл нэг өрөө байраа зараад хашаа байшинд амьдрахаар шийдсэн байна. Тэд бусад залуу гэр бүлүүдэд сарын өндөр хүүтэй зээлээр авдаг орон сууцнаас илүү хашаа байшинд сэтгэл тайван амьдрахыг уриалж байна. Од сүрэн болон түүний гэргийг ган долгоор нар хашаага илүү сайхан болгох бодолтой байгаагаа бидэнтэй хуваалцлаа. Од сүрэн болон ган долгоорноор 2012 оноос хойш өрх тусгаарлан амьдарч байна. Тэд анх түрээсийн байрнаас амьдралын гараагаа эхлэж байжээ. Өрхийн тэргүүн од сүрэн бага наснаасаа өөрийн гараараа байшин барьж амьдрах зорилго тавьсан байна. Тиймээс нэг өрөө байраа худалдаж хашаа авахар шийджээ. Бид хоёр аль ерөнхийдөө нэг жил гармын өмнөөс л байр ямар хэцүү юм бэ гэл нэг өрөө яг манай нөхөр тэгээ байранд яг амьдрал яг багдаал 3 өрөө байж иж би хэдүүлээ гоё амьдрах юм байна. Тэгэхгүй бол бас төвхтөө юм байна гэдэг. Тэгээ хоёлоо нэг өрөө байртай байснаас зараад тэрнийг хашаанд очиж амьдрээ сайхан. Би чамд байр шиг байшин барьж өгье чи хоёлоо байраа зараад хашаа авъя тэхүүл гээл тэгээ би дэмжээ. Тэгээл манай нөхөр л барьсан да. Бид хоёрын байрч нь болохоор хуучны байр биш. Бид хоёр шинэ байрын захиалгаагаад яг ашиглалтанд оронгууд нь тэгээд хоёлоо зарсан. Тэгээд мэдээж ажил хийгээ тэр мөнгөө нэмсэн л дээ. Нэмээд л тэгээл байшингаа барьсан. Тийм. Би анхнаасаа л хашаанд амьдарч исэн. Намайг баг байхын л манай засварчин хүн хашаанда машин техник засаал айгу тийм гоё байдаг байсан. Тэгээ одоо хотод ирээд хашаанд амьдарч исэн бас. Хашаанд амьдарч байгаа түтэйр эхлээд одоо машин аваад, машинаа зараад, хашаа аваад, хашаагаа зараад, машинаа зараад тэгжиж нэг байрны урьдчилгааны мөнгө ихлээр цуглуулсан байж байгаа хоёул яаж байранд орох уу гэд. Тэгээд ажил төрөл хийгээл эн тэндээс хамт шимжиж нэг бэлэн дэлтэр нэг өрөө байр захиалж исэн. Ерөөсөө л нэг өрөө байранд амьдрах чинь тэгэл нөгөө хүүхдүүдтэйгээ өдрөдлөг нэг улаацалтан GBT бос аливаа бити өсөрч зогчоодаа гээл айгүй хилэм гарна штэ. Тэгээ нөгөө айл пар зохино. Ажармал хаалга зохино тэгэл. За ерөөсөө л хоёлаа юу яа. Байшин барьж амьдрий хашаандаа сайхан амьдрий гэдэг групп би нэгдээд ганц нэг гоё бас гарсан юм пост байшингийн зураг ч юм уу хашааны зураг их нэртэй харуулад хоёул ерөөсөө л ингэж амьдрмаар яаж ингэж гоё амьдрах уу гэд. Тэгээ манай их нэр дэмжээд хоёул хашаанд амьдрахаар болоод. Тэд нийтдээ 100 гаруй сая төгрөгийг хашаа болон байшиндаа зарцуулсан байна. Од сүрэн гагнуурч мэрэгжилтэй харин гэргийн ган долгоор цаг уурын инженерээр Монгол Улсын их сургуулийг онц дүнтэй төгсөж байжээ. Харин одоо тэд хуваараа шилэн фасад болон төмөр хийцийн бизнес эрхэлж байгаа юм. Өөрсдийн хуримтлал дээрээ орон сууцаа худалдсан мөнгөө нэмэрлэн хамтдаа зорьсон зорилгодоо хүрч чадсан байна. Хийж чадах юмаа бүгдийг өөрөө хийгээд чадах хүмүүсээр нь хийлгэсэн байгаа. Тэгээд суураа өөрөө хийгээ, шалаа өөрөө хийгээд манайх ч хөнгөн блокоор өрөөд гадуурын шилэн хүн хийгээд дахиад 12-ын тоосхаа өрөөд шавардж хагаад чулуун замаас хийсэн байгаа. Тэгээд одоо манай хашаа 843 м квадрат гэж явдгийг. Тэгээд одоо хашаанда өшөө илүү сайхан гоё тогтчлтуудыг хийж бодож байгаа. Тий бусад хүмүүст хэлэхэд одоо ер нь бол юу ямаар байна. 20-30 жилийн зээлд хамрагдаал өндөр хүүтэй ч юм одоо урт хугацааны зээлд хамрагдаж тэгж байранд орж ирснээс одоо хашаандаа сайхан амьдрмаар байна. Одоо хашаандаа сайхан амьдраад дуртай юм хийж болохоор шүү дээ. Чин өөрөө зураг төслөө гаргаад байшингаа бариад өөрийн гараар бүтээсэн юм гэдэг чинь айгүй үнцэнтэй юм баггүй. Байр гэдэг чинь бол одоо нийтийн эзэмшил юм болчиход шүү дээ. Одоо барыг тэр сандал дээр очиж суухад тэр миний юм биш. Хүний юм болчих чинь. Би хашаандаа гараа суул дураараа. Ер нь бол залуучуудаа тэгээд хөдөлмөр гэж хэлмээр байна. Сайхан хөдөлмөрлөөд өөрсдөө бий болгоод өөрсдийн гэсэн амьдралаа өөрсдөө л босгохгүй бол сайхан хөдөлмөрлөөд амьдрал илүү юм болоо гэж бодож байна. Цаашдаа тэд хашаандаа ногоон байгууламж, саксны талбай, хүүхдийн савлуур гэх мэтийн олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байна. Мөн орон сууцнаас илүү өөрсдийн хашаа байшиндаа эрх чөлөөтэй сэтгэл тайван амьдарч байгаагаа хэлж байлаа. Од сүрэн болон ган долгоорноор бага насны 2 хүүхэдтэй, тиймээс гэртээ тайван тоглох, агаарлах боломжийг өгөхийн тулд хашаа байшинд амьдрахаар шийджээ. Тэд бусад залуу гэр бүлүүдтэй хөдөлмөрлөж зорьсон зорилгодоо хүрэхийг уриалж байлаа.